Көдөөж хаамныхан боловсролын хоорондын салбар хоорондын ажиллагаа муу байна л да. Эх орны хүнснийгоо тариалагчдын ногоог авдаггүй. Өнгөрсөн жил гадагш шайх гаргасан. Тийм учраас хөдөөж хаан дээр ярьж байгаа эх орныг өрсөн дургасан эрүүл хүнсэн ногоор хангах боломж бий юу юм. Төсвийн засгаас тавьж өгч байгаа шүү дээ. Хөдөөж хаамныхан одоо санал тавиад яадаг боловсрол яамхан гэтэл одоо ингээд тендерийн асуудал гэдэг ингээд алгуулдаг. Нөгөө талаар өдрийн хоолдоор одоо дахианы мах гэд гормон их хэрэгэлдэг таргалуулах гэд тэрэн дутуу боловсруулад хүүхдүүд иддэг гурлан бүтээгдэхүүн энэ дэр судалгаа хийсэн гол нь юу таалбат байна? За 5 номер хүнсгүдэн аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга. 5 номер хариулъя. Микрофон нэглэлцсэн байна. Хүнсгүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дээр дахианы махны энэ чиглэлээр судалгаа болгохгүй шүү дээ. Энэ эрүүл мэндийн асуултанд танах руу бах тий. Тий хүнсний бүтээгдэхүүнээ хангах тэр юу? Тариаланчдаг дэмжээ тэрийгээ шууд нийлүүлдэг тийм юм хийж болохгүй юу гэж хүүхдийн хүнс. За 5 номер хариулъя. Тодорхой орон нутгууд маань захиалгаа ирүүлчихвэл бид нар захиалгын дагуу нийлүүлэлтийг хийх бололцоотой байгаад байна. Яагаад түрүүн улирлын хамаарал их байна гэдэг намар бид нар ургац сураалтын үед бол хүнсний ногоо хамгийн үн бол хамгийн доод зэгтээ хүрдэг. Газар дээрх үн бол маш хямдхан байдаг. Энэ үед нь орон нутгууд хоорондоо тухайн аймаг сум одоо хэрэгцээгээ тооцоод хоорондоо захиалгат тариалтыг хаврын тариалтыг хийгээд намранд захиалгах тариалтынхаа хүрээнд ургацаа хурааж аваад тэрийг хадгалж нөөцлөөд тухайн орон нутгийнхаа хүнсний хангамж за тэр сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ хоолнд нийлүүлэх боломж нь бүрэн байгаа. Тэр бид нар яг энэ нөгөө захиалгатай тариалал захиалгатай энэ улирлын хамааралгүй энэ салбарыг л хөгжүүлэх чиглэлд бол салбарын яам хүнсний бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл дээр илүү төвлөрч ажиллаад байгаа. Тэгээ энэ чиглэл дээр нөгөө орон нутгийн менежмент нэлээд чухал байна гэдэг нь яг энэ ажлуудыг бол салбарын яамнаас зохион байгуулах бүрэн бололцоотой байгаа л гэдэг хэлэх. За 2 номер нийслэл амар төвшин дарга. За бэсэн гишүүний асуултууд галс би нийслэлийн зүгээс товч хариултуудыг өгөө явчих гэж бодлоо. За хавдрын төвшин хэм бол хоол боловсруулах эрхтний хавдар бол манай Монгол Улсын хэмжээнд 2-т орж байгаа. За нэгт бол илэг байгаа, 3-т умаа үз байгаа. Хоёрт бол 2024 онд гэхэд 2115 хүн хоол боловсруулах эрхтний хавдартай гэдээ онцлогдсон. 2025 онд 2130. За ерөнхийдөө хоол боловсруулах эрхтний хавдар бууж байгаа ямар нэгэн тоо статистик бол байхгүй, баг өсөх магадaltaй. Энэ юутай холбоотой гэх юм бол шууд хоол хүнсний холбоотой. За шууд хоол хүнс нь юутай холбоотой вэ гэхээр бид нэр хоол боловсруулах эрхтний хавдар нь өөрөө шууд 1-2 өдрийн дотор үүсдэг. Цэцэрлэгтээ ямар хоол хүнс хэрглэж ийсэн, сургуультай ямар хоол хүнс хэрглэж ийсэн гэдэг нь явсаар хагаад яг нөгөө их сургууль ороод ажиллах хүчин болоод гарч ирэхээр ажлын хаалганы үүд биш эмнэлгийн хаалганы үүд татдаг ийм нөхцөл байдал одоо үүсчихэд байгаа. За засгийн газраас баталж өгсөн 2 номер 1 минут. За засгийн газраар баталж өгсөн төс нь хангалттай гэсэн тэн дээр би танилттай бол нэг санал нийлэхгүй байгаа. Яагаад гэх юм бол 3000 төгрөг бол яач хангалттай биш байгаа. За судалгаагаар бид нар авч үзэхэд цэцэрлэгийн бага ангийн хүүхдийн өдрийн бид нар калори болон юг хангахад бол 4800 төгрөг хэрэгтэй. За цэцэрлэгийн дунд ангийн хүүхдийг харахад 5500. Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдийг харахад 8600 төгрөг хэрэгтэй байна. Тэгээ дунд бага анги руу ороод ирэх юм бол 9200, 2 дугаар ангийн хүүхдүүд бол 13000 төгрөг ороод. Яг нь хүүхдийн хөдөлгөөн хүүхдийн өсөлт шаардлагатай байгаа витамин гэдэг зүйлүүд нь өөрсдөө ийшээ орж ирж байгаамаа. Тэгэд үн яагаад нэмэгдээд байна гэхээр өнөөдөр хүртэл бид нар чигжигч хоолоор бол хүүхдүүд хангаж байгаа. Будаа, төмөс гэх тийм ээ. Дандаа тийм чигжигч цадагч те идээд цадсан тийм мэдрэмж төрүүлдэг ийм хоолоор л хүүхдүүд хангаж байгаа. Нөгөө нэг витамин, нөгөө нэг эцэм гэдэг зүйлүүд нь ерөөдөө энэ мөнгөндөө багтаад байхгүй болчихоо. Яг тэдэн дандаа үнэтэй учраас нөгөө тараг сүү гэдэг. Эрүүл мэндийн яам 3 номер. Хоол тэжээлийн тухай 6 дугаар судалгаан дээр зарим нэг дүгнэлтүүд бас гарсан байдаг. Судалгаагаар хүүхэд залуучуудын дунд дахианы хэрэглээ, дахианы махны хэрэглээ, ялангуяа төргөн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн их огцом хэрэглээтэй болсон тэмдэглэсэн байдаг. Илүүдэлжингийн талаа дахианы мах өөрөө уургийн их үүсвэр боловч
түүнийг маш их бохирдолтой юм эсвэл халуун доссонд боловсруулсан, шарж боловсруулсан өндөр илчлэгчтэй соустай хамт хэрэглэх нь хүүхдийн одоо таргалалтын болон энэ дотоод бүтцийн асуудлуудад их нөлөөлдөг. Дээрээс нь дахиад эрүүл мэндийн салбарын хяналтаас энэ саяны хэрэглээнийхэн зэрэгцээг пестицид буюу нэмэлт бүтээгдэхүүн энэ одоо удаашруулж хадгалах зориулттай химийн одоо боловсруулалт зэргийг бас судалгаандаа бас гаргаж тавьсан байдаг. Сүүлийн